хүүхэлдэйн байшин. Эрдүрдийн цагт хүүхэлдэйн байшин харандаа шугам 3 найз нэгэн бяцхан охины өрөөнд аз жаргалтай амьдран суудаг байж гинэ. Нэгэн өдөр шугам "Үй, чи миний нөгөө талд байдаг тэмдэглэгийг анзаарсан уу?" гэхэд харандаа "Үх, тийм үү? Ямар сонирхолтой юм бэ? Гэхдээ би өчигдрийнхоос илүү өнөөдөр амхан божигсон юм шиг санагдаад байх юм. Чи юу гэж бодож байна вэ?" гэж асуув. Ингээд хоёр найз хүүхэлдэйн байшингаас "Найзаа, чи юу гэж бодож байна вэ?" гэж асуухад хүүхэлдэйн байшин рууж нуурсан хоош харан таар санагдаж чимээ зогсов. Ингээд харандаа шугам хоёр найз хүүхэлдэйн байшин гонигтай байгааг анзаарав. Түүнийг дээврийг нь арчиж цонхыг нь ухааж өгөв. Шугам гитар тоглож харандаа харин дуу тоглоно. Харин аль нь ч түүнийг хөгжүүлж тийсэнгүй. Ингээд харандаа "Энэ хүүхэлдэйн байшин яагаад ийм гонигтай байгаа юм болоо?" гэхтэн шугам өөрийгөө ямар харагддгийг мэдэхгүй байгаа болохоор гонигтай байгаа юм шиг байна гэж ухаалгаар хариулав. "Үгүй, тэгвэл найзаа, хоёулаа хүүхэлдэйн байшин ямар харагддгийг нь хэлж өгье л дөө" гэж харандаа хэлсэн шугам "Тгий" гэдэг хүүхэлдэйн байшин дээр хоёр найз харайлан очив. Ингээд харандаа "Найзаа, чиний дээр чинь 3 хэлбэртэй. Би чинь харин тэгш үзв" гэхтэн шугам хажуугаас нь "Чи дөрвөлжин сонгохдоо" гэж хэлв. Хүүхэлдэйн байшин хараахан төсөөлж чадахгүй байсан тул гонигтай хэвээр байлаа. Ингээд шугамд бас дахин нэгэн мэргэн санаа орж ирэв. "Хоёулаа хүүхэлдэйн байшин талд харуулъя л да" гэхтэн харандаа "Тгий л да, тгий" гэж дэмжив. Ингээд хоёр найз нэгэн дугуй талыг авчлан хүүхэлдэйн байшингийн урд барив. "Найзаа, чи өөрийгөө харж гин үү?" гэж толио барихт нь хүүхэлдэйн байшин толио хэтэрхий жижиг байсан тул өөрийгөө олж харж хэлсэнгүй. Ингээд шугамд нэгэн гайхалтай санаа орж ирлээ. "Хүй найзаа, хоёулаа хүүхэлдэйн байшин зурж өгье л дөө" гэхтэн харандаа "Хөөх, тгий л да, тгий" гэснээ. Гэхдээ би шулуун зураас зурж чаддгүй штэ гэж хэлэхдээ
Шугам зүгээрээ найзаа. Би чамд туслана. Хоёулаа хамтдаа хий. Тийм. Ингээд хоёр найз шугам цагаан цаасан дээр хийдэж харандаа шулуун зураас зоров. Гурван дүрс бүтээж дээврийг нь зурлаа. Тэгш өнцөгт дүрсээр ихнийг нь зурв. Дөрвөлжин дүрсээр цонхыг нь зурлаа. Ингэж зурж байснаа харандаа нэг их юм дутуу юм шиг санагдаад ахын. Байшингийн дээр туй дүрс зурж харцрав. Шугам оо тийм байж шүү дээ. Гэв. Ингээд хоёр найз зурсан зургаа авч хүүхдийн байшин дээр харайх болчлоо. Найзаа, бид хоёр чамайг зурсан. Чи яагаад ингэж харагддаг? Гурвалжин дээвэртэй, тэгш үзэг биетэй. Гэхдээ харандаа хажуугаас нь орж ирээд дөрвөлжин цогтой. Бас бид хоёр бүр нар нэвч зурсан юм чинь. Хэв? Хүүхдийн байшин харагдана. Би яг ингэж харагддаг гэж юм. Тийм ээ. Чи яг л ингэж харагддаг. Хэв? Ингээд хүүхдийн байшин найзуудынхаа зурсан зураг маш их баяртай байлаа. Энэ цагаас хойш гурван найз аз жаргалтай